Энэ бол Оросын соёлын шинэ орон зай. Өчигдөрхөн 21-р зууны Европын хамгийн том талбайтай музейн барилга байлаа. Өнөөдөр шинэ сонгодог ур амьсгалыг агуулсан олон зоримог үзэсгэлэнгийн газар болжээ. Энэ бол Петербургийн төв бөгөөд зүрх болсон Эрмитаж. Тийм ээ, энэ бас Эрмитаж. Одоо ордны талбайг бүхэлд нь хамардаг. Энэ шинэ корпус. Өөдөөс нь харах өвлийн ордонд 250 жилийн тэртээ дэлхийн асар том музейн түүх эхэлсэн. Эрмитаж их үндэстний эрдэнэс. Эрмитаж бол дэлхийд нэр хүнд олсон агуу их тоймгүй олон үзмэрт нэвтэрхий музей. Музейн цуглуулгыг үнэлж баршгүй. Үзэсгэлэнгийн танхим болон сан хөмрөгт хэдэн мянган жилийн сор бүтээлүүд хадгалагдж байгаа. Музейн сан хөмрөгийг Оросын хаадын дур сонирхол агаад өгөөмөр сэтгэлийн ачаар цуглуулж бишгүй олон балмад явдал эрсдэлтэй наймаагаар олж авч, дуудлага худалдаагаар авч, эртний дов толгодын малтлагаас олж, бэлгэн давч шилдэг дарахчуудаар захиалан хийлгэж цуглуулсан түүхтэй. Ингэж үзмэр бүр нь хосгүй хэдэн сая үзмэртэй цуглуулах бий болсон юм. Эрмитаж үзэсгэлэнгийн танхим сан хөмргөөс гадна музей доторх музей юм. Өвлийн ордон өөрөө гайхамшигтай. Энд байгаа царсан шал, таазны зураг, цаг, гэрлийн бүрхүүл, тавилга болон торгон хааны цаас зэрэг нь Оросын урчууд дарахчуудын тойрвол. 18 дугаар зууны дунд үед ил ордныг Оросын хаадын захиран суух газар болгон бүтээсэн юм. 150 гаруй жил гагцхүү энд л Оросын хувь заяа шийдэгддэг байжээ. Энэ нь Петрийн үүсгэн байгуулсан эзэн төрний төв байлаа. Тэрээр энэ хотын шавыг тавьж шинэ Орос орныг бий болгожээ. Харин өвлийн ордныг Петрийн бүтээн байгуулалтын хүрээнд хожимо очир алмаас мэт шийтгэсэн нь төгс төгөлдөр зогтсон байна. Энд амьдарч алба хашиж байхад эсрэг талд нь цаазалж оршуулж байжээ. Гэтэл энэ ноёд хөгшөд, нууц хатад баатрууд болон янаг амаргууд ямагт дэрэгдэн байв. Тэд аниргүй ажиглагчид байж. Оросын түүх болоод эхэс дээдсийн эмгэнэл болон нууцыг хадгалагчид. Тэд олон жил энэ зэрэгцэн амьдарч хүмүүс тэдгээр зургийг харах зуур, зургнууд хүмүүсийг харсаар л. Ордны албатад зардснараа цонхоор усан онгоцноос том хайрцаг буулгахыг ширтэн зогслоо. Маш олон хайрцаг. Эргээс тэдгэр хайрцгийг музейн зургийн танхимд оруулсаар эцэст нь болгоомжтой задлаад эргүүлтэл хүмүүсийн зүс царай харагдсан нь зураг байлаа. Тэнхүү энэ түүхэн хэлхээ нэхэгдэж эхэлсэн юм. Ингээд 1764 онд Петербургд Эрмитаж мэндэлсэн билээ. Тэдний хэн ордны эзэгтэйг анх харсан байх вэ? Энэ юм болов уу? Екатерина гол зүйлөв лаглагаараа том биетэй ихэмсэг эмгэнээр төсөөлөгддөг. Гэвч Эрмитажийг залуу эмэгтэй зохиосон байна. Тэр 35 настай байжээ. 2 жилийн өмнө эр нөхөр 3 дугаар Петр эзэн хааны эсрэг хувилдан гарч тэрээр Оросын сэнтэд залрах болжээ. Тэр үед Оросын шин төр баригч эмэгтэй энд өвлийн ордны тагтан дээр гвардийн даашинзтай хэдэн хороо цэргийн уухаан дунд зогсож байв. Оросын шин нэрийн хэллээ. Энэ ордонч гэсэн шинээр баригдсан байлаа. Екатерина ийшээ мөн Оросын түүхэнд бүрэн эрэхт эзэгтэй болон орж ирэхэд эндээс будаг үнэртэж шалын шахаж дуусаагүй байсан ажээ. Ийхүү тэрээр бүгдийг дур хүслээрээ хийлгэх болсон байна. Хэн ч тэр үед ч хожимч эдгээр анхны 225 зургийг ямар учиртай Берлинд худалдаж авсныг тайлбарлаж чадаагүй. Тэрээр хизээч зураг цуглуулах сонирхолтой байгаагүй. Эрдэнийн чулууд, амхны хайрцаг, очир алмаад цуглуулдагч. Гэхдээ зургаар яах вэ? Прусийн хаан 2 дугаар Фридрихийг басамжлахын тулд хаанд зориулан цуглуулж байсан цуглуулгыг худалдаад авчихсан шүү дээ. Аль эсвэл тухайн үед Европт хаад лавранда зураг өлгөх нь түгээмэл болсонтой холбоотой байв уу? Өнөөдөр бид тэрнийг заавал байх зүйл гэж хэлж болох юм аа. Тийм ээ, дэлхийн шилдэг музейн санаа гайхшрал болон гоо сайхан тэмүүлснээс бий болоогүй хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Европыг дарах гэсэн адар зангаас үүдэлтэй ажээ. Екатерина зураг худалдан авахыг тушаалаа. Би хүсч байна гэх сүрлэг үгс томоохон аяныг өрнүүлжээ. Европ даяар цуглуулагчид болон дамлан худалдаалагчид гүйлдэж эхлэв.
Баялаг цуглуулгатай дампуурсан залгамжлагчид ашигын үнэр авчээ. Тэднийг урвагчид химээж хаадад тэдний тухайд гомдлон гар цохирлыг парламентод шүүн тунгаадаг байлаа. Екатеринаг харсан болгоноор хамж худалдан авдаг гэжээ. Ингээд Европоос тэнгисээр усан онгоц төр зураг, баримл, ваар, хэвс, ном, будаг зэргийг аль хэдийн тээвэрлэж байв. Хатан хаан өөрөө энэ бол урлагт дуртай биш, харин харамчцан химээсэн байдаг. Европын язгууртнууд насаараа хураасан зүйлсийг Екатерина бөөнд нь худалдан авч байсан шүд зүүн үлддэг байв. Алтаар юм шүү. Тэр их мөнгөнд харамсаагүй. Учир нь өөрт бус Оросын төлөөх үйл хэрэг. Эрчимтэйгээр шинэ утга учиртай болж буй Эрмитажийн ихэнх зүйл тэр даруйдаад шийдэгдсээр байж. Эхний 200 зураг эрэгтүүдэд Екатерина ордонд шинэ хэсэг болох бага Эрмитажийг барихыг тушаана. 5 жилийн дараа их Эрмитаж, дахиад 10 жилийн дараа Эрмитаж театр. 20 жилийн дотор тэрээр Европын хамгийн сайхан цуглуулгуудын нэгийг бий болгоно. Тэр цагт энд урчуудын 4,000 бүтээл байжээ. Гэвч дур сонирхол нь туушгүй, аян бол хамаргүй байсан юм. Ордныхон энд Микеланжело хүртэл 3-7 хоног тэсэхгүйтэй гэж даажгандаг байлаа. Зураачийг баяжуулж хөөж эсвэл зурд сургах боломжтой байлаа. Ингээд 1771 оны нэгэн өдөр гүн Алексей Орлов болоод контр-адмирал Крейн тухайн үед нэрд гарсан Германы зураач Яков Хакертийн уралданд оржээ. Тэдэнд орсуудаж Эсминскийн тулдаанд туркуудыг бус цохин ялсан саяхны үйл явдалд зориулсан захиалга болох дайныг үзүүлсэн зургийг үнэлэх үүрэг өгсөн байна. Туркийн тэнгисийн хүчийг Орос үхэр бугаар буудангалджээ. Эсмиг харсан хоёр баатар маань сэтгэл гонсгор үлдэв. Зураг уйтгартай, сонирхолгүй, хамгийн гол нь адилгүй байлаа. Туркийн усан онгоцууд хар тэнгис тэгж чадаагүй. Тэгээд тэд Орос дүр төрхөө бэлхнээ харуулсан юм. Зураачийг бомб дээр авчираад ийм л байдгийн хэмээгээд усан онгоц гэлбэлж үзүүлсэн байдаг. Зургийг нэн дэрв засварлан зурлаа. Заримдаа эзэгтэй зүрүүд зан зөндөө орон зайг бий бол. Талбайн их барилгын ажил өндөрлсөн. Баяд Пир ханаар зарц Силод амьдрахыг илүүдүүлсэн гихтэй. Петроградад буцаа. Энэ үсэг байгаа үз. Болж Эрмитажийн цуглуулгыг баяжуулсан байдаг. Ялангуяа археологийн олборууд их үнцэнтэй. Борис Петровский бараг 10 жил Армени нутаг дэвсгэрт Урарту хэмэх учир битүүлэг Ванский ван тулсыг хайсан байна. Тэрээр олж нотлоод олдврыг Ленинградад авчирчээ. Тэнхүү энд шин танхим нээгдэв. Гэхдээ тэр 41 оны зуныг урдын адил хайгуулаар явж байхдаа угтсан. Тэгээд нэгэн өдөр нэн ховор олдвор олсон нь Урартын аян дайны бурхны хүрэл хөшөө байв. Тэр нь 6 дугаар сарын 22 байжээ. 6 дугаар сарын 22-ны үдэш болоход музейн захирал Йосеф Арбели тушаал гаргасан байна. Нэгдүгээрт ханнаас 40 алдарт зургийг буулгаж, скипийн алт болоод үн тэрднэс байнга хадгалдаг хуйгтай хэмд хураасугай. Хоёрдугаарт эд зүйлсийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлсэвэ. Хамгийн чухал нь музейн нүүлгэн шилжүүлгийн ажил бэлэн байжээ. Ердөө 1 жилийн өмнө буюу өвлийн Финин дайн эхэлж Ленинградаас зөвхөн 30 км-ийн зайд Майнер геймийн дагуу тулдаан өрнөж байхад Ленинградын бүх музейн захирлууд нүүлгэн шилжүүлэх тохиолдолд хайрцаг сав бэлдэх тушаал авсан байна. Тэгэхэд аюул нүүрлээгүй хэдий ч одоо бодохоор тухайн үед зөвхөн Арбелив тушаал гүйцэтгсэн байх юм. Хүрээнүүдийг хананд хоосон үлдээсэн нь хожимо эд зүйлсийг хурдан байранд нь эргүүлэн тавих тустай байж, ордноос холгүй голын иргэн дагуу ачааны тэрэгний цуваа хүлээн Ленинградын цагаан шөнүүд эхэлсэн учраас удаан ажиллаж болно гэсэн үг. Эхний цуваг 6 дугаар сарын 30 гэхэд явуулна. Төд удалгүй хоёр дахь нь нийтдээ сая 500 мянган хадгалах нэгж илгээж амжина. Үнэт ачааг Севердлавск руу тээвэрлжээ. Эрмитажийн удирдлага цуглуулга баяжуулах хэрэгтэй болохыг хичээх бүрт нүр их хүч хөдөлмөр гаргаж ажлаас ч хүртэл халагдах эрсдлийг үүрдэг байжээ. 30-ад оны ихэр Москвагаас ийшээ Сезанн, Ренуар, Матисс, Ван Гогийн 90 зургийг шилжүүлсэн нь үнэндээ гэмээ цайруулсан үйлдэл байв. Нийслэл болон шинэ бүгд наримдах улсуудын музейн цуглуулгыг батжуулахын тулд Эрмитажаас хураасан 500 гаруй хосхөө бүтээл өгсөн даруухан төлбөр гэж хэлж баримт түүх мэддэг бол
Эрен үеийнхээ дуугүй гэрчүүд. Та бидний санаж байгаагаар бид зургнуудыг шимтэн сонирхох зургнууд биднийг анхааран харж байдаг шүү дээ. Алдарт цуглуулга үе үеийн элч энергийг хадгалж байдаг. Мөн хосгүй бүтээлүүд урлаачт нь болоод бааtruуд нь бий. Эзэд нь байсан хаад хаттын үйл хэрэг өнөөгийн та бидч бас түүнээс гадна энд 100 жилийн тэртээ байсан хүмүүс ч бид та бүхэнд түүхийн өчүүхэн төдийхнийг л хүрнэлээ. Гэхдээ музей хадгалагчид танд үзүүлэхгүй үнэт зүйл байгаа. Танд энд сонх ордны хаан гэдгийг хэлэхгүй. Хатан хаан очир алмазаар шилэн дээр Нике торгон цэргүүд рүү харна гэж бичээд 1902 оны 3 дугаар сарын 17-ны өдөр гэв. Энэ бичээс бүхий л гай, буудалцсан, бөмбөгдөлтийг даван гайхамшиг лугаа үлджээ. Тиймээс цаашид ч амьдраг Эрмитаж онцгой музей юм шүү дээ. Оросын түүхийг хадгалж байдаг юм.